Тэгэхээр дэлхийд дахина ID7 буюу улаанууд гэсэн вирус дарахж халдвар авсан хүмүүс уураа барьж чадалгүй бусдад хор хөнөөл учруулж иргэний дайны байдалтай нэг хэсэг хугацааг өнгөрөөгөөд уг вирусын халдварыг намжсны дараа хүмүүс хуучин хэвийн амьдралдаа иргэн орж манай киноны гол дүр болох Дерек гэх залуу консалтингийн компанид шинээр ажилд орж буй дүр зураглалаар кино эхэлдэг. Дерек ур чадвар өндөртэй ухаантай залуу байсан тул богино хугацаанд тушаал дэвшихийн хэрээр зан ааш нь хүртэл хуурж арга зэрэг гэлтгөө бүх хүмүүстэй дээд өнгө аясаар харьцдаг болсон байдаг. Нэг өдөр Дерек ажилдаа ирээд үүдний ресепшн бүсгүйг нь дарамтлаж байсан албаныхан дарга Освальд гэдэг залууг дуудаж уулзаад миний утсан дээр чиний ажлынхаа өрөөнд секс хийж байсан бичлэгчин байгаа. Одоо над бүсгүйгээ 50 орхихгүй юм бол би эхнэрлүү чиний бичлэгийг явуулах болно шүү гэж сүрдүүлж явуулчаад компаниас нь зээл авчаад буцааж төлөлгөө хугацаа нэтэрсэн Мелани гэх бүсгүйтэй уулздаг. Мелани энд ирсэн гол шалтгаан нь зээлийнхээ хугацааг сунгуулах хүсэлтэй байгаа. Хэрвээ тийхгүй бол байраа хураалгах гээд байгаа. Харин Дерек бүсгүйд уучлаарай энд миний хийж чадах зүйл огт байхгүй. Зээлээ төлд эсвэл байраа хураалга гэж хэлчихэд хамгаалтын албар залгаад хамгаалтын албаныхаа залуусаар Меланыг уулзалтынхаа өрөөнөөс чирүүлж гаргуулад урд угсаа уутал ID7 вирустай ус уучдаг. Данганцхан Дерекч гэлтгүй эдний барилга дотор вирус бүхэлдээ тархаж бүх ажилчид нь халдвар авдаг. Дерек компанийнхаа үйл ажиллагааны захирал Кара гэх нэртэй захирлын чихэнд үргэлж хов зөөж байдаг. Бүсгүйтэй уулзахаар цахилгаан шатанд суугаад өөрийг нь камераар ажиллаж байгаа IT-ийн залуугаасаа цахилгаан шатыг 8 давхар хүртэл явуулах баталгаажуулах кодыг авч хийгээд 8 давхарт гарч Карагийн офисын өрөөнд орж ирээд Вандагийн кейс дээрээс болоод хоорондоо муудалцдаг. Тэр Вандагийн кейс гэдэг байгаа зүйл нь өөр хүний буруутай үйл ажиллагааг манай Дерек дээр тогтчихсон юм байна лээ л дээ. Кара Дерек хоёр хэрэлдэж байгаад захирал руугаа хамтдаа орж энэ асуудлыг хамтдаа шийдэцгээгээд цахилгаан шатанд хамт суугаад Карагийн дээд давхар руу цахилгаан шатыг явуулдаг картаар нь цахилгаан шатаа идэвхжүүлээд барилгынхаа хамгийн дээд давхарт гарч захирал болох Джон гэдэг хүнтэйгээ уулздаг. Джон яг одоогийн үсэд байгаа нөхцөл байдлыг зохицуулах ямар зөв шийдэл байгааг Карагаас судал Кара Дерекийг ажлаас нь халах шийдэл байгаа. Гэсэн чинь Дерек үгүй ээ үүнээс ч илүү сайн шийдэл надад байна. Караг ажлаас нь хамтдаа халцгаая гэж хэлээд өөрөө ажлаасаа халагдахаар болоод өрөөндөө муухай царайлт сууж байгаад ажлынхаа халагдаж байгаа хүмүүсийг өдөж өгдөг Лестер гэх залууг өрөөнд нь орж иртэл би яасан ч энэ ажлаа орхихгүй надаас хол байгаараа гэтэл Лестер хамгаалтынхаа албаны залуусыг дууддаг. Яг энэ үйл явдалтай зэрэгцээд SWAT болон улсын онцгой комисс эдний барилгыг битүүмжлээд барилгаас нэг ч хүн гаргахгүй. Хэрвээ эсэргүүцэл үзүүлэх юм бол буудаж хороох тушаалтай. Барилга дотор байгаа хүмүүс бүгдээрээ ID7-гийн халдвар авсан. Тиймээс та бүхэн аль болох уураа барьж 50 байх ёстой. Манай ажилчид вирусыг устгах вакциныг барилгын агааржуулах холоогоор тархаагаад эхэлчихсэн. Танай барилгыг ердөө 8 цаг битүүмжлээд вирусын идэвхтэй үеийг дуусгасны дараа барилгаас бүх хүмүүсийг гаргах болно гэж улсын онцгой комиссын ажилтан хэлдэг. Харин Дерек өөрийнхөө тогшлыг аваад нэг давхарт ирээ зогсож байтал ресепшн бүсгүйгээ дарамтлаад зогсож байсан Освальд гэх залуу шууд Дерекийг зохиж унахтал Дерек газраас орилоод хайж олж аваад Освальдын хөл рүү зоож унгаагаад дээрээс нь баахан зодож байтал Дерекийн ажлын хамгийн сайн найз Иван гэх залуу ирж болиулаад Дерекийг биеэр вирус чамар саяны бүх үйлдэлийг хийлгэсэн. Яг одоо хааны газар очиод энэ бүхэн дуустал нуугд гэж хэлдэг. Ингээд барилга дотор үмэн дэгдэж хаасайгу зодон бож Дерек захирлаасаа ажлаа буцааж авахаар цахилгаан шат руу ортол. Цахилгаан шат дээшээгээ биш доошоогоо Б1 рүүгээ хөдлөөд Дерекийг хамгаалтын албаны залуус угтаж аваад зодож эхэлдэг. Хамгаалтын албаны ахлах Снайдер гэх залуу захирал Джон руугаа залгаад Дерекийг яахыгаа асуудал Джон эхлээд над навшоо уйлуул гэж хэлтэл Снайдер нулимс асгаруулж гаргаж ирээд Дерек рүү цацаж уйлуулад байж байтал Дерекийн хамгийн сайн найз Иван найзаагаа аврахаар Б1 рүү орж ирээд хамгаалтын албаны залуустай зодтолдож Снайдерт нэг мөргүүлээд хоошоогоо сав үедээ банзнаас зухан гарч ирсэн хадаасанд дагзаараа зогдоод өгдөг. Иваныг өгсний дараа Снайдер Дерекийг зохиж ухаан алдуулах ба Дерекийг сэрэх үед өөрт нь хөөгдсөн Мелани гэх бүсгүүд иргэдэн байж байдаг. Дерек Меланигаас болж өнгөрсөн явдлуудаа уучлалт гуйж нэг талд болох саналыг тавиад агуулгад байгаа төгслүүдийг өнгөчж дотроос нь телефон утас болон лангийн утас олж хооронд нь холбоод компанийнхаа CEO Франк болон захирал Джон нартайгаа холбогдоод CEO Франкта захирал Джоныхоо бүх хууль бус үйл ажлуудыг нь хэлждэг. Үүнээс болж Джон урлаад хамгаалтын албаныхаа хоёр залуугаар Дерекийн ясыг хуглуулахаар явуулж залуус агуулгад орж иртэл Мелани залуусын анхаарлыг сэрнүүлж Дерек араас нь дайрч хайр найргуу зодоод Меланитай хамт дээд давхар руу гарахаар болоод барилгын материалуудаар өөрсдөө бүрэн зэвсэглээд дээшээгээ гарч өөрийг нь ажлаас нь өдөж өгсөн Лестрийн өрөөнд орж ирээд 8 давхар руу Карагийн өрөөнд ормоор байна. Цахилгаан шатыг идэвхжүүлэх карт чамд байгаа. Тэр картаа өг гэтэл Лестер хав гэж хэлээ ширээн дээрээ тавьж Дерек гараа сунгатал Лестер хайчаар Дерекийн гарыг нэвт зонгуудаа шууд Мелани руу дайрч энэ гурвын зодооныг ажлынхан газрын хүмүүс орилолдон үзэж хоорондоо бооцоо тавьж Лестрийн доор хэвтэж байсан Мелани модны өрөөгөөр цээжийг нь ярж алчаад Дерекийн гарыг нэвт зоосон хайчийг нь суулж өгдөг. Дерек шархацсан гараа цэвэрлж боосныхан дараа Жонто видео колл хийж удахгүй очих болно гэхдээ би ганцаараа биш. Энэ галзуу үлэгчөнтэй очих болно гэд Меланиг танилцуулж цухалсан Жон Кара руу залгаад чамд л наашаа гарч ирдэг цахилгаан шатны карт байгаа. За Дерек ч одоо очиж чамаас авах гээд ах шиг байна. Наад карта устгах гэсэн чинь Кара карта устгах гэснээ болоод нарийн бичиг бүсгүйгээ дуудаад карта өгч найдвартай газар нуу гэж хэлдэг. Харин Дерек Мелани 2 8 давхарт гарч иртэл Кара болон түүний хүмүүс өөдөөснө.
Дерек Миланы хоёр Карагийн офис өрөөнд нь орж ирээд Дерек Карагийн ширээн дээр цустай хайж тавингуудаа дээд давхарлуу цахилгаан шатыг явуулдаг Карта өг гэсэн чинь Кара нарийн бичиг бүсгүйгээ дудаад Карта нэгтэл нарийн бичиг бүсгүй нь уурандаа Картыг нь пэйжэнд хийгээд юучгүй шараад үрчийсэн хар цаас болгочихсон байх ба. Би яг одоо ажилласаа гарлаа. Шамшиг заван хүүхний удирдлага дор дахиж ажиллаж чадахгүй гэж хэлээд Дерекийн ширээн дээр тавьсан хайчаар Караг алж Картгүй болсон Дерек Миланы хоёр байгууллагынхаа IT Рэй гэх залуугийн өрөөнд орж ирээд дээшээгээ гаргаад өг гэж гуйдаг. Тэгтэл Рэй яана найз нь чадахгүй штэ захирлын давхар руу зөвхөн картаар л гарах боломжтой. Гэхдээ надад нэг гоё мэрэгэн санаа байна гэд дээд давхрынхаа толгой компьютерийг хакердаж бүх мэдээллүүдийг нь хуулж аваад толгой компьютерийнхаа бүх мэдээллүүдийг нь устгадаг. Үүний дараа Дерек Смит гэх бүсгүйтэй уцаар ярьж байгуулгын чинь бүх мэдээлэл яг одоо миний гарт байна. Доошо бууж ирээд энийг аав. Биш дудаад ирснийхэн дараа цахилгаан шатыг идэвхжүүлдэг картыг нь аваад Миланыгийн зээлийн гэрээг уншуулдаг. Смит Миланыгийн зээлийн гэрээг уншиж байснаа энэ зээлийн гэрээнд чинь бүр мөсөн зээлийг нь хүчингүй болгох заалт уг нь байгаа юм байна штэ. Гэхдээ зөвхөн захирал бит хоёрын хин нэгнийх нь гар үсэг зурагдаж байж л хүчин төгөлдөр чинь харамсалтай нь би наа өлөгчөнд чинь зориулж гар үсгээ зурж чадахгүй гэсэн чинь Миланы урлаад компьютероос нь хуулж авсан мэдээлэлтэй хартыг нь эвдэнгүүтээ Смитийг алхаар босож Дерекийг гараад хүлээж бай гэж хэлдэг. Дерек Миланыгийн үгэнд ороод гарахаар босч хаалга онгойлгох гэтэл өөдөөс нь харуул хамгаалтын албаны дарга Снайдер гарч ирдэг. Дерек Снайдерыг алчаад өрөөнд орж иртэл Смит миний карт дангаараа дээшээ гарахгүй шүү. Баталгаажуулах код бас эрэхтэй. Би тэр кодоо цэжээрээ мэдэж байгаа. Чи үнэхээр дээшээ гармаар байгаа бол энэ хүүхнээ надад хүлж өг. Өөрөө шийд гэтэл Дерек бодож байснаа гинтхэн Миланыг цохиж унгаагаад сандал дээр хүлж үлдээгээд Смиттэй хамт цахилгаан шат руу явахаар болоод гарахаасаа өмнө Миланыг өмсөж байгаа болоод сандалных нь бүх болтуудыг нь тайлчаад Смитээр дээд давхар руу гарах кодоо хийлгээд дээшээгээ хөдөлж Миланы сандалнаасаа босч гартаа алах бариад Смитийг ирж алдаг. Дерекийг барилгын дээд давхарт гарч иртэл Джон ганцаараа биш бусад хувьцаа эзэмшигчдтэйгээ хамт угтан аваад шинэ ажлын албан тушаал санал болгож Дерек нөгөө ажлынхан саналаас нь татгалзсан чинь Джон Дерекийг чи их том алдаа гаргалаа да гэд гартаа голфын цохор барьж Дерек Джоны өдөөс гартаа газуу бариад хэсэг зодтолдож байгаад Дерек Джоныг офисынх нь хамгийн дээд давхраас доош нь шидэж алдаг. Үүнийг нь харж байсан бүх хувьцаа эзэмшигч нар нь Дерекийг албан ёсоор компанийн захирал болгоё гэж хуралдаад санал нэгтэйгээр Дерекийг захирлаа болгож захирал болсон Дерек маань тэр дороод Миланыгийн зээлийн гэрээг гаргаж ирээд зээлийн шийдвэрийг хүчингүй болгох заалтанд нь гарын үсгээ зурж Миланыг огт үр төлбөргүй болгонгуудаа шууд л би энэ ажлаасаа гарлаа гэж хэлээд офисынх нь өрөөнөөс гарч доошоогоо бууж карантины 8 цагийн хугацааж дуусч вирус идэхгүй болж амьд үлдсэн хүмүүс барилгыг орхин гарч Дерек Миланы хоёр хосууд болсноор кино төгсдөг байгаа. Хэрвээ бичлэгээ дуустал нь үзсэн бол танд маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол саб дарж маа чаналыг дэмжээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай доктор Rick Apps.